За сайн байна уу та? Юу сайн байна уу? За ажил ихтэй байна уу? Тавтаа сайхан уу? Сайхан Сайхан орж байна та. За манайх нөгөө Монголын ирээдүйн хүүхдгээд төслөө хүүхдийн сэтгэл зүйн төслөө ер нь 2 дахь жилдээ ингээ хэрэгжүүлээд явж байна. Тэгээ нөгөө нийгмийн хариуцлагын хүрээндгээд бас редакц байна да тийм ээ ингээ тодорхой зорилготой нэг бас нөлөөллийн ажил хийгээд ер нь хүүхдээ л ер нь барьж авлаа. Тэгээд одоо энэ жил дахиад таныг зориод хүрээд ирлээ. Хоёулаа бас яг энэ удаагийн миний зорилго бол өсвөр үеийнхний сэтгэл зүй талаар бас дагнаж жоохон ярилцвал зүгээр ахаа гэх. Түрүүчийн удаа манай үзэгчид мэдж байгаа манай хүүхдийн сэтгэл зүйч Бат Сэнгэлэгч маань нилээн бас өргөн хүрээнд ярьсан. Тэгээд богино яг гол агуулгуудаар нь бас үзэгчдэд хүргэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хоёлаа одоо энэ удаа таны энэ ажил байдал өдөр тутам одоо хичнээн хүүхдтэй харилцаж байна тий. Тэгээд ер нь гарч байгаа хүүхдүүдтэй ажиллаж хахад өөрчлөлт юу байна, анхаарах зүйл юу байна гэд ажил байдлын талаас хэлж яриага эхлэх үү. За өсвөр насны хүүхдүүдийн тухайд бол ярихгүй байхын арга байхгүй байгаа. Ягаад гэвэл энэ маань одоо бас нэлээд тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Дээрээс нь бидний ирээдүйн учраас өсвөр насны хүүхдүүдийг онцгой анхаарах шаардлага байна гэж харагдаж байна. Тийм ч учраас одоо Монголын ирээдүйн хүүхэд гэдэг байгаа шүү дээ. Энэ улсын ирээдүй. Энэ улс одоо яг цаашид ямар явах вэ гэдэг чи одоо хүүхдүүдээс маань шалтгаалнаа гэдэг тий. Тэгээ яг бас өсвөр насны хүүхдүүд яагаад онцлог байна вэ гэхээр энэ үе маань өөрөө бас шилжилтийн нас тохиолддог энэ өсвөр наснд. Тийм учраас өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн хувьд бол анхаарч авч үзэх бүр заашгүй шаардлагатай ийм цаг үе ирж байгаа учраас эцэг эхчүүд ч тэр одоо том хүмүүс бид нар ч тэр эргүүлээд өөрсдөө өсвөр насны хүүхдүүд ч гэсэндээ өөрсдөө өөрийнхөө одоо сэтгэл зүйд бол анхаарахаас өөр арга алга байна. Одоо та хүүхдтэй ажиллаад хичнээн жил болж байгаа юу лээ. Одоо 10 жилийн өмнө, 5 жилийн өмнө одоо үетэй харьцуулахад ер нь танд одоо энэ эмчнэр дээр те сэтгэл зүйчдээр хандаж ирдэг нь ер нь хэр нэмэгдсэн юм болоо. За би өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаад бол 10 гаруй жил болж байна. Харьцангуй одоо сүүлийн үед бол бас нөгөө сургуулиуд сэтгэл зүйчтэй болцсон. Дээрээс нь энэ сэтгэл зүйн боловсролыг сэтгэл зүйн мэдлэгийг бол бас нэлээ ингээд анхаардаг болсон учраас хүүхдүүд бол хандах нь одоо 10-аад жилийн өмнөхөөс бол ихссэн байж байна. Тэгээд дээрэс нь би бас хүүхдүүдэд сургалт явуулдаг л да. Одоо анги дээр нь очиад хүүхдүүдэд сургалт явуулж хахад маш их юм сэтгэл зүйн мэдлэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол жишээлбэл хүүхдүүдээс сэтгэл зүйч гэж хэм бэ? Ямар хүмүүс сэтгэл зүйчдээр ханддаг вэ? Эсвэл та нарт ямар сэтгэл зүйн асуудал тулгарч байна гэхэд бол бараг өөрсдийгөө оншилсан. Тэ одоо бараг сэтгэл зүйн өвчлөлийн талаар надтай маргалтхуйц хэмжээний тийм мэдлэгтэй байна хүүхдүүд. Одоо би яагаад байна вэ гэдгээ бүр мэддэг болсон тий. Одоо сүүлийн үед тань дээр ирж байгаа хүүхдүүдээс гээд асууя л да тийм ээ яг сэтгэл зүйн байдлыг ингээ ажиглахаар ямар нөхцөл шалтгаан ер нь давмгаалж хүүхдийн сэтгэл зүйд асуудал үүсэж байгаа шиг байна. За өсвөр насны хүүхдүүд түрүүн хэлсэнчлэн юун дээр шилжилтийн насн дээр явж байдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн гол онцлог бол ихэнхдээ маш их гомдолт хийсэн байгаад байна тийм ээ. Ээж ахахгүй байна, аав хахахгүй байна. Эсвэл одоо тэр болохгүй, энэ болохгүй. Дээрээс нь нөгөө өсвөр насны хүүхдүүдэд чинь үе тэнгийн хүүхдүүдийн асуудлууд, дээрлэхэлд за тэгээд үерхэл нөхөрлөлийн асуудал гэд их олон тэгээ хичээл ном алдагдал харилцааны асуудлууд гэдэг ийм олон зүйлүүдээр бол өсвөр насны хүүхдүүдэд тийм олон зүйлүүд тулгарч байна. Эрэгтэй эмэгтэй гэдээ яривал те ер нь хүйсийн үед гэх юм уу аль нь илүү давмгай одоо асуудалд өртөөд ах шиг байна эсвэл хандаж ирж явах шиг байна. За яг одоо энэ үед бол эрэгтэй эмэгтэй гэж ялгахад бол хэцүү болцсон. Ер нь альч насны альч одоо хөөсний те эрэгтэй эмэгтэй альч хүүхдүүд бол илүү сэтгэл зүйчэд хандах хандлага бол нэмэгдсэн байгаа. Тэрнээс хуучин чинь нөгөө эрэгтэй хүүхдүүд арай илүү одоо тотгошоогоо чимээгүй энтер гэдэг байсан бол одоо орчин үеийн хүүхдүүдэд бол альч хүүхдүүд бол хандж байна. За хоёлаа юу яа чөлөөтэй яри те. Өрөөгөөр нь бас явъя. Сургуулийн сэтгэл зүйчтэй бас манайх ярилцлага хийгээд яваад байгаа. Тэгээд бас нийгмийн ажилтнтайгаа суудаг гэд бас нөгөө ажил байдлын хувьд бас
хүүхдтэй харилцахад янз янзын л байна нөгөө сургуулийн анги техник хүрэлцээ гээд. Тэгээ би сая нөгөө үүдээр орж ирсэн өмнө бас яг ирж явах тийм давхар хаалгатай байсан шүү дээ танах. Тэгэхээр энэ нөгөө хүүхдтэй ажиллахад илүү дуу чимээ тусгаарлаад нөгөө бас нэг онцлог болж чадж байгаа бах гэж бас бодоод байна л да. Тэгэхээр энэ өрөөнд ингэж яг хүүхдтэй ажиллахад тий ямар давуу тал үүсэж байна вэ? Аха. За яг ер нь бол хүүхдүүд хурж ирж нөгөө сэтгэл зүйчдэр ирсэн хүүхдүүд аль болох аюулгүй, тайван өөрийгөө илэрхийлэх нь бол чухал гэдэг. Тийм болохоор яг манай одоо өрөөний хувьд бол ийм давхар хаалгатай байна. Мэдээж бүх одоо сэтгэл зүйчийн өрөө бол давхар хаалгатай байж чадахгүй байж магадгүй. Гэхдээ давхар хаалгатай байхын ач холбогдол нь нөгөө ихэнхдээ дандаа хүүхдүүд чи эцэг эхийгээ гадаа үлдээчээд орж ирдэг. Орж ирэнгүүтээ өөрийнхөө сэтгэл зүйн хамаг одоо нарийн нандин те магадгүй хинт ч хэлж чаддаггүй энэ зүйлүүд дэ ярьдаг учраас нөгөө гадна тал руугаа сонсчихвээ гэдэг ийм бас болгоомж айдас байгаад идэг. Тэгээд ийм давхар хаалгатай байгаад манай хувьд шүү те байгаад хүүхдүүдэд нөгөө аюулгүйгээр өөрийгөө илэрхийлэхэд бол бас тодорхой хэмжээний тус болдог. Одоо би мэрэгжлийн хүн биш учраас яг энэ тохиолдолд бол нөгөө хүүхэд ээж аавтайгаа ярилцаж сураагүй байх те ээж аав нь бас сонсоод сураагүй байх гэдэг ийм ойлголтыг авах гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө ээж аавдаа бүр ярьж чадахгүй тийм хэмжээнд хүртлээс хүүхдэд асуудал үүсдэг байх нь шүү дээ тий. Ер нь бид нар ч ингээд хүүхдийг ороод ирэхэд бол аль болох одоо ихтгэл төрүүлж те аль болох өөрийнхөө асуудлыг ярихт нь бол тусалдаг. Тэгээд нөгөө хүүхдүүд ингээд яриад эхлэхээр одоо хамгийн эхлээд бидний ойлгох зүйл бол өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйч гэдэг хүний мэрэгжлийн онцлог тэгээд энэ өөрөө нууцыг хадгалдаг байх бид нар бас тийм ёс зүйтэй бүр ингээд баримтлах зарчимтай тэгээд ийм зүйл байдаг шүү гэдгийг бол ойлгуулж өгдөг. Гэхдээ ярианыхаа явцад одоо төгсгөлд нь хоёлаа дүгэн яа тий алийг хэлэх үү алийг хэлэхгүй юу гэдгээ бас одоо хоёлаа яг гэвэл нэгэнт миний үйлчлүүлэгч учраас бид нэр чинь хүүхдүүдийнхаа бас хүсэл бодлыг сонсох хэрэг гарна. Гэхдээ мэдээж ээж аав нь ингээд дагуулад ирсэн юм чинь тодорхой зүйлийг хэлнэ. Гэхдээ аль зүйл дээр хоёлаа ярихгүй вэ гэдгийг бас зөвшөлдсдөг. Ягаад тэгэхээр нөгөө бидний хувьд тэр жижиг юм шиг боловч хүүхдүүдийн хувьд заримдаа болохоор жишээлбэл одоо 15 настай хүүхэд орж ирчээд 3 настай дүүтэй нь ижлэгэн хувцлаад эмзэгэлдэг байдаг те. Гэтэл өөрсдөд нь бол эргээд ээж авдаа хэлэхэд бол нөгөө сэтгэл гаргаад туцалж байгаа гэдэг үднээсээ бас яхан би энийг бол ээж авд битээ хэлээрэ гихчлэн хөөхөн тийм юм жижигхэн нууцуудыг хүртэл бас агуулж идэг. Хүүхдийн одоо сэтгэл гэдэг бол маш том ертөнц байна шүү дээ. Энэ хүүхдүүдийнхнээс зурсан зураг байдаг уу? Тий яг хүүхдийн нөгөө бүтээл сэтгэлгээг нэмэгдүүлэх тэгээ дээрэс нь бас хүүхдүүдийн бас тодорхой хэмжээний юм онцлогоо байхад хийхэд зураг биднэрт маш их тусалдаг тийм учраас ихэнхдээ нөгөө зарим хүүхдүүд чинь өөрийгөө илэрхийлэх нь арай жоохон бага те яаж илэрхийлэхээ мэдэхгүй энэ төр тохиолдолд бас бид нар зургийн тусламжтайгаар хүүхдүүдийн дотоод сэтгэлийг нээх тохиолдлууд бол бас байна. За хоёлаа татгшаагаар ээ тий. Одоо нэг хүүхдтэй та ярилцахад одоо тодорхой бас хугацаа байна уу? Хэдийн хэмжээ? Хоёул ийшээ суучих уу? Хэдийн хэмжээний та тэнд суучих та. Хугацаа зарцуулдаг бай. Нэг хүүхдтэй ажиллахад сэтгэл зүй одоо нэг удаагийн зөвлөгөө өгч штэ тий. Аха. За сэтгэл зүй нэг удаагийн зөвлөгөө өгөх нь өөрөө стандарт цаг маань 40-60 минут байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол 40 минутанд хүүхдэд их барагтаадаа бол гарна гэж байхгүй. Тэгээд нэг цаг орчим зарцуулагддаг. Зарим одоо бүр хүндэрсэн тохиолдолд бол бараг өрөөнөөс гармааргүй байна гэдэг зүйлийг ярьдгаа гэжсэн тий. За тий тэр бол бас хүн тохиолдол. Хүн ер нь бол хүнд кейс яагаад тэгэхээр уулзалт хийгээд яриа сууж байхдаа гарахгүй те одоо бид нар чинь нөгөө шууд бас гар гэж хэлж чадахгүй жоохон чиглүүлээд ингээд дуусгах тал руу ороход бол ингээд дуусгахгүй одоо би бараг эндээс гараад хайчна гэж бодож байна та харихгүй штэ би гэх жишээний те ягаад тэгэхээр нөгөө хүүхдүүдэд ярих хэрэгцээ маш их байна. Бүр үнэхээр их байна. Тэрийг нөгөө эцэг эхчүүд мэдэхгүй байна, багш нар мэдэхгүй байна. За заримдаа найз нөхдөдөө энэ тухайгаа ярьдаг, ихтгэл алддаг. Тэгээ эсвэл яг бүрэн нөгөө нэг өөрийнхөө
хүссэн хэмжээндээ ярьж чадахгүй гэх мэтчлээ. Тэгэхээр ер нь юу хэлж байна гэхээр ерөөсөө маш их ярих хэрэгцээ байна гэсэн үг. Олжил бол одоо хүүхдийг сайн сонсож өгөөч тий. Ойр тойрных хүмүүс сайн сонсож өгөөч л гэж бод. Тэгээ хоёулаа энэ нэг зургийг тавьчихсан, зургийн түүхийг тавьчихсан ярьчээ тэгээд хүүхдүүдтэй гоё зөвлөгөө өгье тий. Энэ их гоё түүхтэй зураг. За энэ зураг маань хавтартай хүний зурсан зураг байгаа. Тэгээд энэ хүн маань болохоор маш их тийм юутай нөгөө итгэвхтэй одоо ялан дийлэх тийм их сэтгэлийн тэнхээтэй ялан дийлэх тийм хүсэлтэй хүч чадалтай. Тэгээд өөрөө би дагаад энэ зургуудыг бол зурсан байгаа. Тэгээд одоо энэ хүн маань нэгэн жил манай дээр хор тавдрыг ялан дийлсэн нэгэд би бас ажилт хүмүүстэй уулзалт хөрх яриа хийлгээд энэ зургийнхаа тайлбарыг ч гэсэн өөрөө хийлж тэгээд бас тэр хавдрыг яаж ялан дийлсэн тухайга ярьсан байгаа. Тэгээ энэ хүн маань одоо бол хавдраа ялан дийлсэн, эрүүл болсон. Мэдрэмж төрөөх юм. Үгүй, уг нь бол залуу хүн биш. Гэхдээ маш залуулаг сэтгэлгээтэй. Энэ өнгийг хараад тийм мэдэр. Тэгээ одоо үед чинь хавдар бол маш ихээр онцлогдож байгаа тий. Гэхдээ хэрэг хүн бас сэтгэл байх юм бол энийг эмчлэгдэж байгаа, ялан дийлж чадж байгаа. Энэ өвчнөд чинь бас энэ сэтгэл зүй, сэтгэл санаа гэдэг юм маш их нөлөөлөд байгаа шүү дээ. Тийм. Болчих шиг боллоо. Ерөөсөө за яг 100% сэтгэл зүгээс хамааралтай гэж бол хэлж болохгүй тийм мэдээж амьдралын дадал зуршил хооллолт тийм тухайны одоо хөвшил бол хамааралтай гэлээ гэхдээ хажууд нь энэ стрессээ даван туулж байгаа тухайн хүний сэтгэл зүй бол босгоод ирэх тийм одоо 100% билег биш гэхэд мэдээж хэрэг маш их өндөр хувиар бол энэ яригдана. Тэгээд ажиглаад байхдаа одоо нөгөө аль болох эерэг зүйл үзээ. Кино ч гэсэн тэгээд авж байгаа мэдээлэл ч гэсэн одоо тийм харагдаж. Ер нь ямарваа нэгэн зүйлд одоо хүн бие эрүүл байханд бол энэ бас их чухал юм уу гэж ойлгодог болоод байгаа. Тэглгүй яах вэ? Тий. Сүүлийн үед бас мэдээлэл сайн явагддаг болж тийм ээ. Тэгэхээр хүн өөрөө хүсэх юм бол баг хүн өөрөө хүсвэл энэ ямар ч өвчнийг ялан дийлж гарна. Эсвэл хүн өөрөө хүсэх юм бол ямар ч хэцүү асуудлыг даван туулж болох юм боломжтой байгаа. За тэгэхээр би нөгөө өсвөрийнхөндөө зориулаад бас хэдэн зөвлөгөө танаар өгөх гээд бас хэдэн сэдв бэлдсэн. Тэгээд сүүлийн үед бас энэ сургуулийн сэтгэл зүйчтэй уулзж ах гэсэн ер нь өөрийнхөө мэдрэмжийг сайн одоо чагнах гэдэг юм уу те ямар мэдрэмжтэй байна. Тэгээд эцэг их бол одоо сайн сонсооч гэдэг л зүйлийг хэлээд байгаа юм. Тэгэхээр өсвөр үеийнхэнд бол ёстой л нөгөө түмэн бодол эргэлддэг байх те ирээдүй яах вүлээ би хэн болох вүлээ гэд. Тэгээд энэ үедээ хүүхэд өөрийгөө нэг юм бусдад харьцуулаад бас өөрийгөө доогуур үлгэрдэг юм уу те ирээдүйдээ итгэл алдрах гэдэг юм уу ийм зүйл бас тохиолдоод байгаа шүү. Тэгэхээр бусадтай ингээд харьцуулахгүй байх тал дээр чи бол одоо юм дахин тавтагдашгүй шүү цоргоон шүү гэдэг те ийм бас зүйлийг юу гэж хэлж одоо мэргэжлийн хүн ойлгуулдаг бол. За мэдээж хэрэг хүүхэд бол өөрөө дахин тавтагдчихгүй байгаа тий. Гэхдээ яагаад энэ мэдрэмжүүд айгүй хүнд байгаад байгаа гэхээр нөгөө ойлголцож чадаагүй эсвэл одоо нөгөө дарагдсан сэтгэл зүй асуудлууд тий эсвэл энэ гэр бүлийн зөрчилүүд гэдэг их олон зүйлээс болоод байна л да. Тэгэхээр магадгүй заримдаа хүүхдүүд өөрсдөөс шалтгааллахгүйгээр энэ сэтгэл зүй асуудлуудад орчоод гарч чадахгүй яваад байх энэ тохиолдлууд байна. Тэгэхээр энийг ерөөсөө мэдээж хүүхэд өөрөө одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол айхтар болцсон тийм ээ анзаарч мэдчихээн түрүүн би хэлсэнчлэн баг өөрийгөө оншилчаад би сэтгэл готрал гэдэг ийм онш тавьчаад шахуу ороод ирж байна тийм ээ ихэнхдээ мэдчихээн. Зүгээр гарцаа яаж гарах уу гэдгээ ойлгохгүй байгаад байна. Энэн дээр харин эцэг эхчүүд маш их анхаарах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө өмнө нь би бас хэлжсэн те миний хүүхдэд зүгээр тэр шилжилтийн наснд л явагдаж байгаа юм байлгүй дээ гэд ингээд торхоод яваад идэг. Гэтэл тэр хүүхдийн дотор сэтгэл дотор нь маш олон зүйл явагдаж байна. Бараг одоо хэцүүгээр ярих юм бол амиа хордлох тийм бодол сэтэл хүртэл ингээд агуулад явж байгааг үгүйсгэх аргагүй байгаа учраас хүүхдээсээ гадна эцэг эхчүүд том хүмүүс орчин тойрны хүмүүс анхаарч ингэж
анзаарах хэрэгтэй. Одоо энэ сэтгэлээ илэрхийлээрэл гээд хилээл байгаа юм. Тэгээд нөгөө яаж илэрхийлэх вэ, хүнд илэрхийлэх вэ гэдэг л чухал байгаа дах шиг байна. Хүнд одоо яг ихтгэлтэй хүн. Одоо би сая бас сүүлд нэг хүнээс сонсгоо нөгөө гарын 5 хурууны юм арга гэдэг энэ аав ээжигээ хамгийн ойр хүн ингээд нэрлүүлдэг гэд. Одоо ингэж бас хүүхэд ярих хүнээ бас сонгож өгнө болно шүү дээ. За хүүхдүүдээс бол ер нь асуудаг л да хинт өөрийгөө ярьдгүү те хамгийн ойр дотны ярилцах хүн юм байна гэхээр ихэнх хүүхдүүд найзууд гэж ярьдаг. Найзуудтайгаа байхтай тухтай байдаг, найзууд надтай ижлэх амьдралтай хүүхэд байдаг гэх мэтчлэнгийн ингээд найзуудтайгаа илүү сонгодог. А мэдээж хэрэг бол найзуудыг хэлэх ёстой те энэ чинь ер нь тэр үсэд байгаа зүйлийг гадагшлуулах ёстой хэрэгцээ байгаад байгаа юм чинь найзуудад хэлэх ёстой. А гэхдээ энэний хажуудалд нөгөө бас мэрэгжлийн ийм хүмүүс байдаг шүү. Сэтгэл зүйчнэр байна. Дээрэс нь бас эцэг эхчүүд ч юм байна гэдэг ийм талыг бол хэлж өгөхөөс өөр арга байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө зарим тохиолдолд мэдээч хэрэг найзуудын зөвлөгөө өөрөө учир дутагдaltaй байна шүү дээ тийм ээ. Яагаад тэгэхээр адилхан одоо асуудалтай би адилхан асуудалтай хүүхдтэйгээ ярьж гэн гэдэг боловч тэндээс нөгөө яаж гарахаа мэдэхгүй хоёлаа л ингээд нөгөө зовлон хүүхдүүдийн асуудал дээр тулгуурлачаал юмаа шийдэж чадахгүй ингээд адилхан л асуудлаа. Гэхдээ энэ бол хуваалцж байгаа нь сайн. Гэхдээ хуваалцахаас гадна цаашаа бас арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тийм учраас тэр нөхцөлийн би ер нь гэхдээ өөрөө анзаарсан байх тий дандаа эцэг эхчүүд гээд байгаа. Яа тэгэхээр эцэг эхчүүд тэрийг анхаарч ээж одоо чиглүүлж өгөхгүй болвол нөгөө хүүхдүүд өөрсдөө асуудал нь тулгамдчаад шийдэж чадахгүй тэрэн дээрээ гацчаад цаашаа одоо яаж явах байгааг мэдэхгүй тохиолдлууд их байгаа учраас эцэг эхчүүдэд эцэг эхчүүд л илүү анхаармаар байна. Одоо өсвөр наснд бол алдаа гэдэг нэг зүйл толгордог штэ. Тэр нь хүн бол бүр л одоо алдаж үтсэн байдаг бах те. Тэгэхээр энэ одоо ямар нэгэн алдаа гэдэг юм уу ямар нэгэн хэцүү зүйл тулгархад түүнийг яаж даван туулах вэ? Магадгүй нөгөө хүүхэд учраас те яг нэг юм дэлхийн өмөрцөн юм шиг маш хэцүү мэдрэмжээс төрдөг юм болов. Бид нар ч гэсэн хүүхдээж үдсэн болохоор бас ингэж бодогдоод байна штэ. Тэгэхээр энэ алдаа гэдэг зүйл дээр та магадгүй энэ алдаа бол одоо сургамжч гэдэг юм уу суралц гэдэг талаас нь та юу гэж хэлзүүлдэг бол тэглгүй яг уу алдаа хүүхдүүдэд та биднэрт ч байна тийм ээ. Гэхдээ нөгөө эргээд юу хүүхдүүд ойлгох хэрэгтэй гэхээр алдаа гэдэг бас тодорхой хэмжээнд хүнд байж болох зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь нөгөө сэтгэл зүйч чинь хамгийн гол чухал зүйл бол хүлээн зөвшөөрөлт гэж явдаг. Тийм учраас одоо алдсан алдаан дээрээ улам унаад байх биш те эсвэл алдсан алдааг байнгын одоо тавтаад байх биш алдаа байж болдог алдаанаас гарч болдог гэдгийг ойлгох нь чухал. Бас зориг мөрөөдлийн тухай энэ хүүхдүүдтэй сайхан хэлж бас ойлгуулж яах нь зөв юм болоо гэж боддیں۔ Гоё зоригтой байх, мөрөөдөлтэй байх. Тэгэхгүй л одоо бид нар яг энэ цаг үед бол ер нь том хүн хүүхэд ч гэлтгүй том хүн тий ажлын ачаалал нийгмийн олон стресс тэгээд энэ цахим орчныг хэрэглээгээд яг юм хэрэггүй зүйлд бас өөрийнхөө цагийг зарцуулаад нэг юм урсгал донд ингээ урсаад байгаа юм шиг бас заримдаа мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр та энэ тал дээр бас юу гэж хэлэх вэ хүүхдүүдээ өөрийнхөө зориг мөрөөдлөө олохын тухайд тий Тэглгүй яг ер нь хүсэл зорилго мөрөөдөлтэй байна гэдэг бол бас хүний амжилтанд хүрэх хамгийн том зүйл байдаг тийм ээ. Тэгэхдээ ихэнхдээ хүүхдүүд яаж нэг гэхээр ерөөсөө яг л урсгалаар л яваад байна. Яг хүсэл мөрөөдөл зорилго агуулахгүй за хүсэл мөрөөдөл зорилго агууллаа гэхэд тэр ерөөсөө дөнгөж төгсөг ангийн хүүхдүүдийн л асуудал юм шиг тий. Тэрнээс наадталт нь болохоор юугаа зорилгоо тодорхойлохгүй ингээд яагаад вэ? Над дээр жишээлбэл зөвлөгөөнд орж ирж байгаа хүүхдүүдийг би яаж одоо сэтэлцүүлэх гэж оролддог вэ гэхээр ядаж хэл сурах тийм ээ. Энэ хэл сурахын ач холбогдол гэдэг нь одоо ямар хэрэгтэй юм те гадагшаа явах эсвэл одоо өнөө цагийн үед бол хэлэхгүй гэдэг бол хөлгүй болчиход байна шүү дээ. Тийм учраас өдөрт 2 үгээрч болтугай чийжилдэг байх, 2 өгүүлбэрч болтугай орчуулждаг байх гэдэг иймэрхүү зүйлийг бол сэтгэлжүүлж өгөхийг илүү хичээдэг.
Одоо бид нар чи яг энэ төслийнхөө хүрээнд гэдэг юм уу? Жишээлбэл одоо би 2 хүүхэдтэй байлаа. Эргэн тойронд ингээл бас хүүхдүүд байна шүү дээ. Гэр бүлийн. Тэгэхээр хэрэггүй зүйл үзэх юм аа, YouTube үзэх юм аа. Ямар ч хэрэггүй. Чиний амьдралд одоо ямар ч нэмэр болохгүй штэ гэдэг зүйлийг одоо бүр олон удаа хэлж байгаа байхгүй. Яаж тэрийг бүр ойлгох, бүр уучраа олохгүй сүулдэ одоо яг ийм сошиал орчны юм давалгаа бүр үүсчихжээ. Мэдээж бид нар энэ YouTube бичлэг ч юм уу одоо сошиал орчноос бүрэн тусгаарлаж олвол хизээч чадахгүй. Тий. Тэгэхээр энэ дээр зүгээр эцэг эхчүүд юм уу хүүхдэд ч гэсэндээ яг ухамсарлуулад цагийн хязгаартай л байх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо 30 минут оролдлоо гэхэд тэндээсээ яг сэрүүлэг тавиад гардаг. Эсвэл яг ингээд цагаа харж агаад гарчдаг те тэгээд өөр зүйл хийж байгаа дахиад юм завсралгаатаагаар байх гэсэн тийм л зүйлийг өгөхгүй бол энийг бид нар бол бүрэн хориглох ямар ч арга байхгүй. Одоо зарим сэтгэл зүйч бас хэлж ийн л да энэ хүүхдүүд нөгөө дургүй байгаа зүйлээ бас найз нөхдөд зарим тохиолдолд илэрхийлж чадахгүй байна тий. Одоо жишээлбэл электрон тамхи ингээд нэг найз нь татаа чи татах үхээр өгөө гэж хэлж чаддгүй нэг дутуу ч юм шиг тий тэр найзаасаа ингээд ялгагдах гээд байгаа юм шиг юм байдлаас болоод одоо буруу зүйл рүү орж ийнэ гэдэг энэ зүйл хэлж байгаа. Тэгэхээр одоо дургүй зүйлээ дургүй гэдгээр нь тий үгүй гэж хэлж сурах тухайд өөрийнхөө үзэл бодлыг найз нөхдөд үеийнхэндээ шулуухан одоо хилчдэг байх тухай та юу гэж хэлдэг вэ? Яг энэ чинь бас нөгөө үгүй гэж хэлж чадна гэдэг бол магадгүй одоо тухайн хүүхэд ямар сэтгэл зүйтэй байна, ямар зан төлөвтэй байна гэдгээс их шалтгаална л да. Шууд одоо үгүй гэж хэлээд сураа гэж хэлэх айгүй хэцүү тийм ээ. Тэгэхдээ нөгөө хүүхдээ нээж өгөөд те ер нь бол бас ийм одоо татгалзах чи ёстой шүү те бүх юмн дээр заа гэж хэлж болохгүй гэдэг ийм ойлголтуудыг бас хүүхдэд эргүүлээд сайн өгөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө эсвэл одоо хүүхд маань бас хэсэг хугацааны сэтгэл зүйн асуудалтай байгаад те татгшоогоо болцсон юм ярихаас дургүй болцсон хичээл хийх одоо итгэхгүй болцсон ийм үе дээрээ бол хүүхэд бас ихэнхдээ дандаа ингээд нөгөө хаалт тавиад чимэг болчих гээд байдаг. Тэгэхээр энэ үедээ бол ер нь хэцүү шттэ шууд тэр үгүй гэж хэлэхдээ хин нэгний өөдөөс тий. Тэгэхээр дахиад эцэг эхчүүд рүү очино. Яг ийм үеийг сайн анхаарч анзаарч хүүхдээгээ ямар хэрэгцээ байна, ярих хэрэгцээ байна уу те. Одоо чинь угаасаа та нар мэдчихэж байгаа шүү дээ хүүхдтэй нэг төвшөнд очиж ярихгүй ядаж одоо ижлэгийн төвшөнд очиод өдрөө нь харж байгаа асуулт асуу гэж хэлж जैन. Тэгэхээр иймэрхүү мэтчлэнгийн зүйлүүдийг эцэг эхэл анхаарах хэрэгтэй. Дандаа л эцэг их гээд байгаа. Ягаад гэвэл эцэг эхийн тойл өөрөө хүүхэд. Одоо тань дээр хандж байгаа хүүхдүүд ч гэсэн сэтгэл зүйн ямар нэгэн одоо өөрчлөлт орж байгаа тий хямарж байгаа асуудал нь гэр бүлээс болж гин үү гэж найз нөхөд сургуулийн орчин хэрэг давмгаалж байгаа нь дахиад эцэг их гэж яригдах уу? Тэгээ ер нь гэр бүл гэж яригдана. Жишээлбэл одоо нэг кейс байна л да. Ээж нь орхио явцсан хүүхэд байна те ба өсвөр наснд дөнгөж өсвөр наснд орох гэж байгаа энэ үед нь орхиод явцсан байж байна. Гэтэл хүүхэд маань ээжигээ хүлээлт үүссэн те одоо хүрээд ирэх болов гэдэг хүлээлт үүссэн. Тэгээ хурж ирээгүй амьдрал ингээд зохиоод явцсан. Тэгэд энэ үнэхээр айгүй их эмзэгэлдэг ер нь бол ягаад тэгэхээр одоо аавтайгаа уулзсан хүүхдүүд хинт яаж өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүй. Тэнд чинь заавал эмэгтэй хүний халамж хайр үгүй ядчлал гэрийн хоол гэд ингээд дутагдана. Тэгэхээр бид нэр гэр бүлийг одоо бити сал гэж хэлэхэд бол бас хэцүү л дээ. Энд чинь бидний санснаар бас байдаггүй зүйл болчиход байна тийм ээ. Үнэхээр гэр бүл хоорондоо таарамжгүй байгаад салж जैन те. Гэхдээ салалт одоо салалтыг ингээд байлгаж болё гэж бодоход салалтын дараа хүүхдүүдийн сэтгэл зүй гэдгийг бол бүр эцэг их айл талаас маш их анхаармаар байгаа тийм. Тэгэхгүй болвол одоо саяны орж ирсэн тэр хүүхдийн кейс гэхэд л үнэхээр өөрийгөө илэрхийлж чадахгүй хэнд өөрийгөө ярьж мэдэхгүй аавдаа хэлий гэхээр аавгаа өрөвддөг те бас адилхан зовлон туулж явж байгаа гэд ингээд бодчихдөг. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүнтэй бас арай жоохон нэгдэж ярьж болдоггүй. Тэгтэл одоо ээж хүн байж яхад чинь тийм ээ одоо байхгүй бол бас хэцүү шүү дээ. Гэтэл байгаа мөртлөө хүүхдүүдийнхээ сэтгэл зүйрөө анхаарахгүй, ярилцах, хайрлуулах, тэр хайрлагдах хэрэгцээг нь хангаж өгөхгүй байна гэдэг бол бас нэлээд гонигтай.
Одоо салсныхаа дараа яг тэр хүүхдүүдтэй илүү анхаардаг байгаас л гэж бодоод байна л та. Тэр яг аавыг ээжийг бол хинч орлож чадахгүй ш тэр хүүхд эцэг хээ мэдж байгаа тохиолдолд тийм ээ. Тэгэхээр одоо энэ одоо хүүхдийн сэтгэл зүгээд ингээд хүмүүстэй ярилцахад нэг анзаарч байгаа зүйл бол яг ингээд салсан тохиолдолд бүр харилцаа ингээд тасардаг юм уу те ингээд бүр өмсөө орхичдаг одоо баг уулздаг юм тохиолдлууд их байна л да. Тэгэхээр энэ хүүхдийн сэтгэл зүйд нэрээ үнэхээр асар их сөргөөр нөлөөлж байгаа хаа. Хүүхэд хэлж чаддаггүй. Энэ ер нь ерөөсөө энэ салд чинь хүүхдээс хамаарлахгүй явагдаад байгаа шүү дээ. Ер нь бол хүүхдийн эрхийг ер нь зөрчиж байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь эрхийн зөрчигдсөн мөртлөө тэр чигт нь ингээ орхично гэдэг ямар их хор хөнөөлтэй гэдгийг бас ойлгохгүй байна хүмүүс. Яа тэгэхээр одоо бид нар ч сэтгэл зүйч нар те өнөөдөр 30 ч гарцсан бэ, 40 ч гарцсан бэ хүн ороод ирэхэд мэдээ бас бага насны тийм шалалтын шарах амьдралд нь ингээ улбаалтсан тийм ээ. Тэндээс гарч чадаагүй өнөөдрийг хүртэл ингээд амьдралд нь тусглаа болоод байгаа ийм тохиолдлууд бол үнэхээр их байна. Тийм учраас тэрийг аюу сайн ойлгох хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр тэр хүүхэд насанд хүрээд бас ямар хүн бол төлөвшгүй цаашаа амьдралын ханийн сонголт хүртэл шал өөр ингээд болоод ирж байна. Тэгэхээр амьдралын чанарт нь асар ихээр нөлөөлж байгаа гэдгийг л ер нь ойлгож мэдмээр байна. Гэхдээ мэдээч хэрэг хүүхдүүдэд анхаардаг сайхан эцэг эхчүүд болоод байна л да. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүг анхаардаг, хоёулаа хоёр талаас ээжилдэх ёстой оролцдог, анги хамт олонны үйл ажиллагаанд хамтраад очоод оролцдог гэх мэтчлэн байна. Гэхдээ нөгөө талд нь бас огт тэгж анхаардаггүй хүмүүс бол их байна. За хоёулаас нилээ өргөн харин тий. Энэ одоо өсвөр насны хүүхдүүдэд нөгөө найз нөхдийн тухай бас ярил зүгээр юм болоо гэж боддгийг. Өөрөө бас одоо хэр сайн найз вэ? Эсвэл би зөв яг сайн найзаа яаж таних вэ гэдэг юм уу? Энэ найзын асуудал бас аюул сэтгэлийг хэмзэглүүлдэг юм шиг байна. Тий. Өсвөр насны хүүхдүүдэд бол найз их том үүргийг гүйцэтгэдэг. Ер нь бага байхад бол нөгөө эцэг их үүрэг гүйцэтгэдэг байсан бол өсвөр наснд хүрээд ирэхээр найз нөхдүүд их үүрэг гүйцэтгэж байна. Тэгээ энэс шалтгаалаад нөгөө бас ямар найзтай байгаагаас шалтгаалаад хүүхдүүдийн маань бас зан төлөв ирээдүй ч гэсэндээ тийшээ чиглэж гээд байгаа учраас найз нөхдийн тал дээр анхаарахаас өөр арга байхгүй. Хүүхдүүд бол яг өөрсдөө л найзаа сонгож байгаа. Тэ ойлголцож чадчих байна уу? Тэ хин нэгний хүүхдүүдийн яриаг сонсож өгч байна уу гэд. Тэгтээ би хүүхдүүдэд хандаж бас нэг юм хэлмээр санагдчихэв. Чимээг өхөн оршиж байгаа хүүхэд тэ ангидаа чимээг өхөн оршиж байгаа тэр нэг хүүхэд бай гэж бодъё тэ. Гэтэл яг тэр хүүхэд ямар их юм найз нөхдийн анхаарал халамжийг хүсэж байгаа бол тэгээд магадгүй нэг хүүхэд очиод хандсан байлаа гэж бодоход тэр хүүхдэд тэр өдрийн туршид эсвэл магадгүй бүр тэр амьдралынхын туршид тийм гой сэтгэл төгснөө намайг анхаарч сонссон надад анхаарал хандуулсан гэд ингээд бодоод яриад явж байгаа бол тийм дурсамж болоод эсвэл бүр амьдралд нь маш ихээр нөлөөлөд тийм учраас хүүхдүүдэд хандаад хэлэхэд тэр чимээгүй оршоод байгаа тэр хүүхдүүдний сэтгэлд нь ийм гэрэл асааж бас гоё ийм дотн мэдрэмжийг төрүүлж хүүхдтэй бас ингэж харьцаж өгөөсэй гэж хэлмээр байна. Тэр хүүхдийн цаана ямар зовлон нуугдаад тэр чимэг оршиж байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас хүүхдүүд ч гэсэндээ бас анги хамт олон дотроо хин нэгнийгээ сайхан анзаарч ярилцаж өгөх юм бол ямар хуухан тийм гоё очийг асаагаад тэр хүүхд ирээдүйн амьдралд нөлөө үзүүлэхийг мэдэхгүй. Тийм шүү. За яриагаа энэ удаад ингээд ирэхэд өндөрлөө. Тэгээ бидний зорилгыг бас яг гоё ойлгоод ингээ сайхан нээлттэй яриа өгдөг танд маш их баярлалдаг шүү. Тэгээ төгсгөлд нь одоо энэ манай төслийн нэр бол Монголын ирээдүйн хүүхэд шүү дээ. Тэр яг өсвөрийнхээ хүүхдүүдэд хандаж хэлэхэд тийм ээ ирээдүйн тухай ирээдүйдээ ихтэй байхын тухай та нэг сайхан үг хэлэх үү?
За хүүхдүүд та нар бол бидний ирээдүй. Тийм учраас хүүхдүүд та нарын маань ирээдүй гоё ихтгэлтэй, өөдрөг те гэгээлэг ийм байх болтугай гэж хүсэж байна. Тэгээд чадна та нар бас тийм ээ цаг бүх зүйл цаг хугацаатай өсвөр нас шилжилтийн нас ч гэсэн цаг нь болоод өнгөрчин тийм ээ. Тийм учраас өөр цаашдаа итгэх итгэлээ алдахгүйгээр өөртөө итгэлтэйгээр яваарай гэж хэлмээр байна. Өсвөр насны ч одоо маш том бие хүн болсон юм шиг л мэдэрч байдаг шүү дээ. Өөрсдийнхөө хувьд бол том байгаад байдаг. Эрх мэдлийн хувьд болохоор жоохон байгаад байдаг те. Гэхдээ удахгүй сайхан цаг чинь хурж ирнэ. Тийм учраас өөртөө итгэх итгэлээ ерөөсөө битээ алдаарай. За баярлалаа үзэгчдээ бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн бас сэтгэл зүйчтэйгээ та бүхнийг уулзах болно. Баяртай. За баяртай.